Манай нэвтрүүлгийг бүрэн ихээр нь болон бусад дугааруудыг Зүүн бэлгийн тулаан пэйж хуудас болон YouTube сувгаар хүлээн авч үзээрэй. Зүүн бэлгийн тулаан энэтхэгт. Энэтхэгдэх аялал өндөрлөж зөвхөн 4 шилдэг оролцогч үлдсэн. Одоо финалийн төлөөх ширүүн тулаанд дахин бэлэг болжээ. Нэвтрүүлгийн зураг авалт Монгол улсад үргэлжиж финалийн шатны ээлжид 2 даалгаврыг оролцогчд маань гүйцэтгэх болно. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлэг чадвартай жинхэнэ зүүн бэлэгтэн хайсаар байна. Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн 7 болон 8 дугаар цуврал бид цомын эзэн тодруулаагүй. Энэ удаач гэсэн бид цомын эзэн болж чадах жинхэнэ зүүн бэлэгтэн хайсаар сорилтууд маань үргэлжилсээр. Хинэн зүүн бэлгийн хүчээ бүрэн дайчилж зүүн бэлгийн тулааны цомын эзэн болоход нэг алхам ойртохол зүүн бэлгийн тулаан энэтхэгт нэвтрүүлгийн оролцогч Зайран Буман Заяа. Зүүн бэлгийн тулаан энэтхэгт нэвтрүүлгийн оролцогч Зайран Одбаатар. Зүүн бэлгийн тулаан энэтхэгт нэвтрүүлгийн оролцогч Зайран Батарших. Зүүн бэлгийн тулаан энэтхэгт нэвтрүүлгийн оролцогч Гүртэн Үүрцайх. 2 зочин ирсэн. Зочтой хүлээж авах уу? Ямар 2 зочин ирснийг хамтдаа хүлээж авцгаая. За зочдыг өрөө. Харин энэ удаагийн дугаарыг илүү өрсөлдөөнтэй ширүүхэн болгох зорилгоор урилгаар зүүн бэлгийн тулаан 5 нэвтрүүлгийн цомын эзэн Зайран Мөнхөрдөн зураг авалтын талбайд хүрэлцэн ирлээ. Бидэн дээр дахин нэг зочин хүрэлцэн ирж байгаа. Тэр бол Болгарын зүнж цэган Мария Орлова. Оюутнууд өөрсдийн амьдрал тохиолдсон нэгэн үйл явдлыг бичиж дугтуунд хийж битүүмжлэх бөгөөд оролцогчдод тус дугтуунд байгаа үйл явдлыг мэдэрч түүний дараа сонгосон захианы эзэн хэн болохыг олох ёстой юм. Ингээд цуглааны дараалалаар даалгавар гүйцэтгэхээр зураг авалтын талбайд Буман Заяа хүрэлцэн ирлээ. Буман Заяа эхний ээлжинд захианд байгаа зүйлийн утгыг мэдрэхээр хичээж эхэллээ. Надад эхний 2 охиноос амар их тийм догтлол мэдрэгдэж байна. Эхний 2 та нар ч одоо надад нэг зүг чиггүй юм мэдээд байдаг. Эхний 2 охиноос энэ энэ талаас юм уу тий? Энэ талаас 2 охиноос. Би эхнээс нь энэ талаас нь тоолж байгаа. За. Тэгэхээр энэ 2 охиноос амар их догтлол мэдрэгдэж байна. Догтлол мэдрэгдэх нь ямар утгаар догтлол гэдэг нь үзэгчдүүд бас биднээс их тийм тодорхой бүсэд тодорхой юм. Тэгэхээр догтлол гэдэг нь одоо ямар утгаар хэлж байна? Зөв нэвтрүүлэлд орж одоо догтлоод байна уу? Эсвэл зөв хөв тавилантай холбоотой догтлол байна уу гэдэг нь бас тайлж илүү зүгээр шүү, тийм ээ. За би ялах танд саад болохгүй байх юм чи. Таны хэлсэн 2 дахь 4 дахь хүн маш их татчихана гэсэн. Гэхдээ та голын охин лөө гэдэг хөвдрийг эцсийн хөвдрээр сонгочихлоо. Тэгтээ бол ер нь ээжигээ ойрд нэлийн зүүдлээд уйлц хэргээд байгаа. Тэгээд ээжигээ л их санаж байгаа юм шиг үйлж шээ. Дараагийн оролцогч Болгарын зүнж Мария. Тэрээр даалгаврыг хэрхэн мэдэрч гүйцэтгэхийг хамтдаа сонирхъя. Здравствуйте. Сайн байна. За сайн байна. За орой минь. Тэр эрэгтэйтэйгээ бай гэхээр ямар нэг хаалт ийм том хан байна. Тэр бас сэтгэлийн заавааж байна. Одоо тэр нэг залуу. Тийм сэтгэл зүйтэй юм доктортой биш тэрэндээ завдаг. Чи залуу бацсан үнэн биш үү? Залуу. Сайн нэг. Даалгавар гүйцэтгэх дараагийн оролцогч Зүүн бэлгийн тулаан нэвтрүүлгийн 5 дугаар цувралын ялагч Мөнхөрдөн. За орой минь. За. Хараа. Зүүн гарч алган. За таны эцэг 5 гэдэг. 5 гэдэг нь хамгийн захын оролцогч гэж. За баярлалаа. Таны хариулт хүлээж авлаа.
Нэвтрүүлгийн багийнхан зураг авалтын үеэр дугтунд хэний захиа байгааг мэдэхгүй байсан тул мөнх эрдэнэт даалгавраа зөв гүйцэтгэсэн эсхийг түнд хэлээгүй. Энэ бол гол утганд таарсан гэж. За тун сонирхолтой байна. Тэгэхээр саяны оролцогчдод хүн болгоны талаар ерөнхий өгсөн мэдээлүүд нь таарлаа. Дээрэс нь захианы эзний ч оллоо. Дээрэс нь захианыхын талаар утгыг бас тайлж чадлаа шүү дээ. Тийм ээ. Ерөнхийдөө тийм ээ. Даалгавар гүйцэтгэх дараагийн оролцогч Зайран Одбаатар. Гэр бүлээс нэг хүнд баярлалаа. Гэр бүлийнхаа хүнд тахтун нар ч юм уу те одоо мөхсөөнийхөө хатун нар ойрхон тийм нэг хүндэл маш их баярлаад байгаа юм шиг. Тэр хүнд тус болсон юм шиг. Одбаатар захианд сургууль, мэрэгжил эзэмшигтэй холбоотой гэр бүлийн ойр тойрныхондоо баярлсан сэтгэлээр жижигэж үзлээ. За даалгавар чанга байсан. За Зомбилийн талаа нэвтрүүлгийн ээлжид нэгэн сонирхолтой даалгаврыг финалийн оролцогчд маань гүйцэтгэж байна. Ингээд дөрөв дэх оролцогч угтаж авъя. За дөрөв дэх оролцогч Батарших. Дараагийн даалгавар гүйцэтгэх оролцогч Зайран Батарших зураг авалтын талбайд ирлээ. За өрөөмөнд. Маш өөртөө байдаг бол. Нэг бишүүрдэг болсон байна уу? Цаагаа мэдээгүй болсон байна шүү. Над бол ийшээл татж байна ерөөхдөө. Энэ л энерги нөгөө барь юу гэх юм те надад ийм тим гэдэг ингээд тим хүний тухайг хэлж гэхээр хоосон энергитэй хүн байна. 2025 оны 5 сарын 12 миний хувьд хамгийн уналттай хард орсон зүүд шиг хүн цохол тавсан үе байсан. Асар их зүйлийг өөрөө дотоод сэтгэлдээ тэр зүйл рүү орж мэдэрчээж тийм зүйл байна л гэдгийг л тодорхойлж хэлдэг. За та дөрөв түнээс сонгож байна. За ингээд Мария маань 2, 4, 5 гэсэн сонголтуудаас дахин шалгаж үзээд дөрөв хүнийг өөрийнхөө дүү гэж сонгосон байна. За зөв буруу хамтдаа шалгаж үзье. Мөнх эрдэнэ альж талаасаа тоолсон тогцоод байна гэж хэлсэн нь түүний эхнэр зочдын яг голд нь альж талаасаа тоолсон дөрөвдүгээрд зогсож байгаа. За таны сонголт. Би таны одоо эцсийн хувьдрыг хүлээж авах гэсэн үг. тэгээд таны талаас эндээс нэр толсон юм чинь. Ээлж даалгавар гүйцэтгэх оролцогч Батарших тэрээр өөрийн төрсөн ихч хуланг олох ёстой. За энэ ихний нэгдүгээр хүн гэсэн үг. За яг чиний харалтаа. Яг энэ хоёр дээр л эргэлзлээ. За. Тэгэхээр ерөөдөө бол бид чихээс дөрүүлээ. Тэгэхээр дөрөв их сонголт яг мөн болоо гэж таамаглаж байна. За цагс дууссан байна. Эцсийн хариултыг би хүлээж авлаа. За та хариуг шалгаж болно. Даалгавар гүйцэтгэх дараагийн оролцогч Одбаатар өөрийн гэргийн мөнх цацралыг олох ёстой. Хэрхэн даалгавраа гүйцэтгэх бол? За яг чиний өмнө эхний нэгдүгээр хүн байна гэсэн үг. Яг чиний урд. За. За сүүлийн хүн. Зургаа дээрээс 2 дахь. Даалгавар гүйцэтгэх сүүлийн оролцогч. За таны цаг дууссан байна. Банигийг сонгоё. Манай нэвтрүүлгийг бүрэн ихээр нь болон бусад дугааруудыг Зомбилийн тулаан пэйж хуудас болон YouTube сувгаар хүлээн авч үзээрэй. Зомбилийн тулаан энэтхэгт